За өнөөдөр би онц байдлын тухай ярина. Онц байдал зарлаж усаас үүдхийг хүсэж байгаа гэдэг хүмүүсийн тухай ярина. За тэгэхээр ерөнхийдөө онц байдал зарлах хүмүүс зарлах гад яах гад хүсэж байгаа юм гэхээр ард иргэдээ дантлах гэж байгаа, ард иргэдээ жагсаал суулгаан хийх эрхийг болиулах гэж байгаа. Тэгээ гудамжаар нөгөө ковид үе шиг цэрэг цагдаанаар нь яваад хүмүүсийг дандлаад гэр гэртээ ор гэж чаардаад мэдрэл сунтай юм шиг сориалаад тангуулыг дэмжиж байж байгаа хүмүүс онц байдал зарлал гэж солирж байгаа. Өнөөдөр 2024 оны 12 сарын 9-ний өдөр болж байна. Тэгэхээр би юу гэж ярьжсэн гэхээр хэдэн өдрийн өмнө би одоо юу гэдгийг тийм ээ нүүрсний чагсаалт очоогүй шалтгаан гэд би бичлэг хийжсэн. За 12 өдөр чагсаалт цуглаанд очоогүй шалтгаан гэд 12 өдөр өмнө хэлжсэн. Нүүрсний чагсаалт цуглаанд очоогүй шалтгаан гэд 12 өдрийн өмнө би ийм бичлэг хийжсэн. Тэгээ яагаад очоогүй гэдэг шалтгаан ердөөсөө маш тодорхой. Нүүрсний чагсаалт болоод нэ гэд би хэлжсэн тийм үү. Шахмал нүүрсний үйлдвэрийг нураах гээд ахаад хэдэн жилийн төсөв наадуулчин нүүрстэй авах гэдэг юм шүү гэд би ярьжсэн. Тэгтээ үнэндээ шахмал үйлдвэртэй биш. Тэр нүүрснийхээ дотор оруулж байгаа тэр унтагнтай байгаад байгаа юм биш үү дээ гэдэг юмыг л би ярьжсэн шүү дээ тийм ээ. Тэр цавуунда тэр бид нар юу гэж шаардах ёстой юм гэхээр бид нар утааны эсрэг жигсэн зөв. Гэхдээ бид нар онц байдал зарлал гэж ихсэх нь буруу. Одоо би онц байдал зарлал гэж ихсэж байгаа. Энэ хүмүүс. Утааны эсрэг жигсэн зөв. Гэхдээ онц байдал зарлах нь маш буруу. Одоо би та нарт харуулъя л да. Энэ ярилцж ирсэн. Тэгээд хамгийн түрүүнд одоо энэ манай хан жавхлангийн уриалга зөв шүү дээ. Онц байдал одоо зарлах хэрэгтэй байгаа. Энэ ч их хурлын дарга ерөнхийлөгч ерөнхий сайднаас ч гэсэндээ шаардлага хөрвүүлэх тал дээр тийм ээ. Хүмүүс одоо гарын үсэг. За онц байдал зарлуулах нь зөв шүү дээ гэж ярьж байгаа энэ. Амаржин гинөө. За иймэрхүү хүмүүс улс төр гэж солиороо яваад байгаа юм да. Англи ус хэлтэй устаа юу гэж солиороод байдаг үлээ биз дээ. Иймэрхүү хүмүүс л байгаа. За одоо дараагийнх нь ган жавхлан гэдэг байгаа хүмүүстээ энэ гэдэг. Сургууль цэцэрлэг өрсөн. Сургууль цэцэрлэгтээ явж байгаа ч хүртэн байхгүй. Бүгдээрээ эмнэлэгт очиж хөвтцсэн. Маш олноороо эмнэлэгт очиж хөвтцсэн юм л ээж шүү дээ. Тийм учраас энэ нөхцөл байдлуудаа өнөөдөр онц байдлын хэмжээнд авч үзэж ойлгооч. Тэгэж ийшээгээ одоо үйлдэлүүдээ хийгээч гэсэн санаа юм байна. Тэгэл өнөөдөр чухлын дарааллыг харуул ямар тэнийг юм дээр маш их үргэлгэн байгаа шүү дээ. Манай улс те. Энэ нөхцөл байдлуудаа өнөөдөр онц байдлын хэмжээнд авч үзэж ойлгооч. Мөн үү гэвэл мөн. Тэр коридороор өвтөд байна гэдэг чинь ч өөр онц байдал зарлах нэг шалтгаан хамгийн том шалтгаануудын нэг мөн үү гэвэл мөн. За тэгээд онц байдал зарлах шалтгаан бол биш. Бид нар яах ёстой юм гэхээр хэрэв өнөхөр хүүхдүүдийг амраая гэж байгаа юм бол за зүгээр наацхийн жишээ нь яах ёстой юм гэхээр зүгээр хичээл сургуулийг зүрдүр завсарлуулах асуудал байгаа. Гэтэл хичээл сургуулийг завсарлууллаа гэд онц байдал зарлаа гэд хүүхд айлт хүмүүс галт төлөхгүй байх гэж байгаа шүү дээ. Галт төлчил тараа. Хичээл сургуулийн завсарлах тусмаа онц байдал зарлаад хүүхдүүд сургуульд явахгүй байх цаа хүмүүс гэрээсээ гарахгүй байх тусмаа хүмүүс их галт төлнө. Маш их галт төлнө. Тэгээ улам л бүр утаагаа. Гэртээ дараад байж юм уу? Өдөр төнөөр ажил дээр байжсэн баг сургууль дээр байжсэн галт төлөх нь арай бага үстэй. Онц байдал зарлуулж яах гэдэг юм гэхээр жигсаал цуглаан хийх эрхийг чинь цуцлах гэдэг байна. Та нарын. Бидэнд одоо хийх ёстой маш олон чухал зүйлсүүд байгаа. Тэр нь юу юм гэхээр өдөөсөө одоо тэр төсвийг томруулах нь болиулах гэдэг тийм жигсаал цуглаан хийх нь хамгийн чухал. Дээрээс нь тэр нэг юу багт байгаа штэ. Тэр нүүрсний үйлдвэр тэр цавуу хийхэ бойл. Нэг бол бид нар түүхийн нүрсээ түлээ. Ерөө цавуу хийхгүй бол түүнээс та нар тэр үйлдвэрийг нураач ингэж ахиж мөнгө зарлахаа бойл. Төсөөс мөнгө завхаа бойл. Тийм үү? Бидэнд хийх ёстой зүйлсүүд их байгаа. Тэр төсвийг бид нар болиулах хэрэгтэй. Бид нар ийм зүйлээр ард иргэд бид нар өөрсдөө онц байдал зарлах цаг нь болчихжээ. Түүнээс биш
ард иргэд бид улс төрчдөө онц байдал зарлахыг болж гах хэрэгтэй болчих эсэргээр. Түүнээс улс төрчид иймэрхүү ард түмэндээ онц байдал ард иргэдийг хохироод тийм байлэр авах болио. Бид нэр буцаад энэ улс төрчдийг харин онц байдал зарлаад энэ улс төрчдийг харин хавчиж гихэж хянаж цагдаа сэргийлэх хянд цагдуулах тийм үе ирчээд багт чинь улс төрчид нь ард иргэдэг цагдаа сэргийлэхээр хянуулаад тэгүүлэхийн тулд онц байдал зарлуул гэдэг ингээд зогсчихдаг. Ийм балер тэмцэгчдэг нэгт зайлуулах хэрэгтэй шүү дээ. Хөөх хэрэгтэй. Тэг би 12 өмнө байгаад би постж явахдаа би бүр хэлж байгаа шүү дээ. Одоо би энэ троллууд гэдэг чинь одоо энэ троллууд нь ямар юм гэхэлэр мэдээж тэр зариг цэг юм гээд одоо энэ бүх саяны тэр юмнуудыг чи рекламдаад ирэх баригчдын төлөө тийм ээ. Одоо ингээд яг энэ хүмүүсийг дэмжиж ингээд гаргаж ирж байгаа одоо иймэрхүү хүмүүс байгаад байгаа шүү дээ. Одоо ингээл тийм ээ. Заригч вэ, одоо амарчич вэ гээл ерөнхийдөө одоо юу гэдгийг тийм ээ утааны эсрэг онц байдал зарлал гээл нэг иймэрхүү хүмүүс байгаа. Иймэрхүү сэтгүүлч сурвалжлагч нар байгаа шүү дээ. Одоо том троллуудыг үүсгэх мэрэгжлийн троллууд байгаа шүү дээ. Тэгээ ард иргэд бид нэг иймэрхүү хүмүүстэй тодорхой хэмжээнд бас арга хэмжээ авч сурах хэрэгтэй байна. Блоклоод иймэрхүү хүмүүсийг бүр одоо юу гэдгийг бүр гаргахгүй болгоод тэгтлээ одоо ингээд Отгоч нэг фэйсбүүкийн миний бас нэг мэддэг хүн юм бах та энэ одоо нэг ох юм уу энэ то хин юм мэдэхгүй байж та яаж яваад ч натаа нэлж. За тэгэд нэг хідэн нэг иймэрхүү нөхдүүд байгаад байгаа энэ. Тэгэд 3997 онд Британий Гетц хийдэд Кэтлин Волтон гэдэг. Тэг 3900 хүн одоо энэ Эрн Невсч гинөө тийм ээ. Нооц байдал зарлал гээд. Энэ лантун тохиог гинөө. Энэ нөгөө нэг ганц авахлан гээд энэ утааны шаардаж лантун тохио төрийн бус байгуулагч гэж ах шиг. Одоо Эрн Невсч гэж ах шиг. Тэгээд би өмнө энэ 12 хоногийн өмнө би иймэрхүү сурвалжлагчид надаас сурвалжлага авдаггүй маа гэдээ би хэлж байгаа штэ. Одоо энэ нүүрсний чагаан гэдэг энэ бичлэгэн дээрээ би юу хэлж байгаа юм гэхээр надаас новшин сурвалжлагч нар чинь сурвалжлага авдаггүй маа. Авчаад тэрийг гаргадаггүй маа. Хэрэв би алдаатаа үг хэлсэн бол тэд нар надад миний сурвалжлагыг гаргана. Тийм үү? Гаргана. Өөрснийх нь энэ лантун тохиоч гэдэг юм уу энэ ганц автлангийн хэлж байгаа үнэн штэ гэдэг ингээд би одоо чи ярих юм бол магадгүй миний сурвалжлага гаргана штэ. Наадвал чинь. Би өө тэнэг навш үндгүй тороол болчлоо гэд минийхийг дэмжиж гаргана штэ. Тэгтэл энэ хүмүүс бол энэ Америкта хэл устаа энэ одоо энэ нэг ганц автлан дэмжиж байдаг энэ амарчинч гэх нөө энэ минь нөхдүүд чинь ерөөдөө учин шалтгааныг мэдж байгаа. Одоо хэд бол бүгд баг мэдээд эхэлчихсэн. Би ч хэлээд эхэлчихсэн. Би бүр 12 хоногийн өмнө хэлсэн шүү дээ. Яг тэгсэн чинь яаж байгаа юм гэхээр би 12 хоногийн өмнө хэлж яхад одоо 3 өдрийн нөгөө хөлсний троллууд нь гарч ирээд сурвалжлага авч байгаа байхгүй юу? Яг 3 өдрийн өмнө ч дээ. Надад намайг хэлснээс хойш 7-8 өдрийн дараа гэсэн үг шүү дээ. 8 өдрийн дараа яг нөө миний хэлсэн шиг юм болж байгаа үстэй. Та нар жоохон хардаа. Би 12 өдрийн өмнө хэлсэн бай, тийм үү? За нүүрсний жигсаалт цуглаанд очоогүй шалтгаан яг тэгмэл троллуудаас зөвхөн ярилцлага авдаг. Би зөв хэлбэл миний ярилцлагыг гаргадаггүй гэсэн. Яг тэгсний дараа 8 өдрийн дараа яаж ийн? Утааны эсрэг онц байдал зарлал гэдэг троллууд нь гараад ирж байгаа байхгүй юу? Одоо бооны нохтууд нь юу гэдэг манипуляц хийдэг, олонний дунд самардаг, жигсаалт цуглааныг бодлайтуулдаг, жигсаалт цуглааны жинхэнэ хорлдог новшнууд. Одоо биднийг жигсаалт цуглааныг хорлох гэдэг хэдэн новшнууд гэсэн ард түмлэг дайрцсан энэ нэг хэдэн ганц авахлан битгий юмнууд солиороод уцаад гарч ирж байгаа штэ. Тэгэд би одоо яах гэж байгаа гэхээр энэ мэд новшнуудаасаа би тодорхой хэмжээж авах салах хэрэгтэй. Тэгээд одоо хаанаасаа чи нэг
хар нэм дээлч юм одоо юу ч болоод өмсчихдээ нэг сориг хүмүүс байна. Тэгээд ерөнхийдөө гонц байдал зарлах юм бол иргэдийн эрхэл зөрчигдөнө. Бид нар түүний оронд яг цөмийн цахилгаан станц бариулгаа болий. Түүний оронд сэргийгт хэрч өмгчээ бариулъя. Наад төсвөө таны. Наад төсвөө хитэн 2-3 ихээр багсаг мега төслүүдээс болий. Наад том юмудаа болдгохгүй бол улс орнд дампуурлаа гэдээ бид тодорхой хэмжээнд юм хэлээ явж явах хэрэгтэй. Гэтэл харамсалтай тийм хэлүүлэхгүй тулд жигсаал цуглаанд ирэхийг минь цуслахын тулд онц байдал зарлага явж байгаа. Иргэдээ цагдаа цэргэлээр цагдуулахын тулд онц байдал зарлага явж байгаа. Иймэрхүү хүмүүсийг л одоо нөгөө юу гэдэг вүлээ? Нөгөө хин энэ чинь дэмжиж гаргаж иж байгаа шүү дээ. Нөгөө та нарын амраа нөгөө хим гэдэг вүлээ? Комедианчууд чинь иймэрхүү амарчин гэсэн хүмүүсийг л одоо тэгэл дэмжиж явсан шүү дээ. Та нар амарчин шүү дээ. Тэгээд комедианууд чинь иймэрхүү хүмүүсийг англиар ярьдаг гэдээ дэмжсэн шүү дээ. Одоо нэг 31 би яг нэг ноднон хид хідэн шийдлийн талаар бас ярилцж ирсэн. Тэгээд хамгийн түрүүнд одоо энэ манай хан жавхлангийн уриалга зөв шүү дээ. Онц байдал одоо зарлах хэрэгтэй байгаа. Энд чинь их хурлын дарга ерөнхий сайднаас ч гэсэн дээр шаардлага өгөх тал дээр тийм ээ. Хүмүүс одоо гарын үсэг зураад одоо нэг 30-ны дотор одоо ямар нэгэн төлөвлөгөөгөө гаргаж өгөө гэдэг нь бол зөв. Тэгээд төлөвлөгөөгөө гаргаж өгөө гэдэг нь одоо тэгээд юу юм онц байдал зарлах уу? Та нарын дэмжиж байгаа, та нарын улс төрөөр захиалгатаа гаргаж ирж байгаа хүмүүс ийм байдаг юм аа. Тэгээд та 77 комод 39 мянган үтсэн. Тэгээд зариг цэгийн сэтгүүлч дээрээ тийм ээ. Тэгэхэд миний бичлэгийг хэдэн хүн үздэг юм бэ? Харах уу? 12 хоногийн өмнө постлсон 698 хүн 689 хүн үзсэн байна заяа. 689 хүн үзсэн байна. 2024 оны 10 гэхдээ яг огцорч чадчихлаа сайн л байсан. Гэхдээ за дэмжиж байнараа нийт тийм шүү 3 хүн комент бичсэн байгаа байхгүй. Тэгэхэд одоо та нарын энэ хэдэн энэ хүмүүсийг 39 мянган хүн үзсэн. Иймэрхүү байдалтай явагддаг. Иймэрхүү байдалтай явж байгаа. Тэгээ та нарын дэмжиж байгаа хүмүүс ерөнхийдөө одоо надаас гэг гэдгэн одоо чинь ухаантай зөв юм яриад зэрэг хүмүүс гарч ирж магадгүй л ахтаа нэг хэдэн охид хүүхдүүдээр магадгүй миний ярьж байгаа юм сэдвүүдийг яриулаад цанааг нь ахуулаад ингээд навааг буцаглах гээд магадгүй өөр хүмүүс ингээд гарч ирэх баг. Тэднэр тэгвэл яана гэж яг эднэрийн тавилттай бас эднэрийн нэг охид хүүхдүүд гарч иж үгийг нь заацсан нэг охид хүүхдүүд надтай гарч иж мэтгэлцэж магадгүй. Тэгтээ тэд нар юу гэж сайхан ярьж магадгүй. Гэхдээ дараад нь тэд нар яана гэхээр зүгээр улсаасаа урвал дараад яг эднэртэй адилхан юм яриад буцаал өөрснөгөө ухаантай гэж бодоол мэдрэлтэй л өөрснөгөө сэтгэл зүрхтэй гэж худлаа шаагаал явна. Угаасаа би мэдчихээн. Тэр бид яах ёстой? Цаанаас санхүүжилттай гівгэнтэн гарч иж байгаа попорж байгаа эдгээр хүмүүст хиндэж итгэж болохгүй. Сэтгүүлч, сурвалжлагч эдгээр хүмүүсийн гаргаж ирж байгаа попорж байгаа гэж сайхан юм ярьж байгаа нь хамаахгүй. Эдгээр хүмүүс хүүгийн новшнууд. За тэгээд энэ яриа өндөрлөө. Өнөөдөр 2024 оны 12 сарын 9-ний 12 цаг болж байна өдрийн.